Сайн байцгаана хүүхдүүдээ. Солонгоо агш байна. Хүүхдүүдээ та нар агаарыг харж ирсэн үү? Агаар байгаа гэдгийг бид нар яаж мэддэг юм бол? Яа үзв. Бид нар гээд амьсгалж ийж агаар байгаа гэдгийг мэддэг шүү дээ, тийм ээ? Хэрвээ бид нар амьсгалж чадахгүй бол агаар байхгүй байх гэсэн үг шүү дээ. Тэгвэл та нар салхийг харж ирсэн үү? Салхи нүдэнд харагддаг билүү хүүхдүүдээ? Тэгвэл бид нар салхийг салхилж байгааг юугаар мэддэг вүлээ? Мод цэцэгс ингээл хоёр тишээ найгаж байгааг хараад бид нар гадаа салхитай байгаа юм байна да гэж хардаг шүү дээ, тийм ээ? За тэгвэл багш сүүлчийн асуултыг асууя. Та нар агаар мандал дээр байгаа усыг харж ирсэн үү? Агаар мандалд байдаг жижигхэн усны туслууд нийлээд тэгээд бороо болж асгардаг, тийм ээ? Тэгжиж бид нар агаар мандал дээр усаан байна гэж мэддэг шүү дээ, тийм ээ? За тэгвэл бид нар нүдэнд харагдахгүй байгаа агаар, салхи, тийм ээ? Тэгээд мөн агаар мандал дээр байгаа усыг бид нар бидний нүдэнд харагдахгүй ч гэсэн бид нар байгаа гэдэгт нь итгэдэг, тийм ээ? Тэгвэл яг үнэчлэн бидний итгэдэг бурхан эзэн бидний нүдэнд харагддаг билүү? Та нар бурханыг харж ирсэн үү? Багш нь л харж байгаагүй. Тэгэхээр бид нар нүдэнд харагдахгүй байгаа ч гэсэн бид нар бурхан байдаг гэдэгт итгэдэг шүү дээ. Яагаад гэвэл бид нар Эхлэл номноос эхсүүлээд бид нар бүтээгч бурханы тухай үзэж байгаа, тийм ээ? За. Тэгвэл тэр бурхан хичнээн бидний нүдэнд харагдахгүй байгаа ч гэсэн бид нар бурхан байгаа гэдэгт итгэдэг. Харин зарим хүмүүс ердөөсөө итгэдэггүй бурхан байдгүй гэж боддог, тийм ээ? За, тэгвэл бурхан байдгийн болов байдгүй болов? Библиэлд бурхан байдаг гэж бичсэн. Тийм учраас бид нар бурхан байдаггүй гэж итгэдэг хүмүүсээс бид нар арай ондоо авах, тийм ээ? За, тэгвэл Библиэлд Есүс энэ дэлхийд ирсэн тухай гардаг шүү дээ. Есүс энэ дэлхийд ирээд юу хийсэн болов? Бидний нүдэнд харагдахгүй байгаа бурханы хайрыг бидэнд дамжуулсан, тийм ээ? Бидний нүдэнд харагдахгүй байгаа бурханы хүч чадлыг биднэрт харуулсан. Мөн бидний нүдэнд харагдахгүй байгаа бурханы хаанчлалын тухай Есүс биднэрт зааж өгөхийн тулд ирсэн байгаа, тийм ээ? Маш олон хүмүүс Есүсээр өвчнөө эдгэлгээд үнэхээр олон хүний өвчин эдгэрч байгааг харахтаа хүмүүс бурхан байдгийн бэ гэж тухайн цаг үед хүмүүс хүлээж авчихсан байгаа. Тэгвэл Библиэлд үнэхээр тэр бурханы үйлдэж байгаа, Есүсийн үйлдэж байгаа тэр гайхамшигыг нүдээр хараагүй ч гэсэн итгэсэн нэгэн хүний тухай Библиэлд бичсэн байдаг. Бүгд хамтдаа олж уншицгаах уу? За бүгдээрээ шинэ гэрээ номны Иохан 4-ийн 46-аас 54-р ишлэлийг бүгдээрээ хамтдаа олж уншицгаая. Бүгдээрээ багштайгаа хамт чангаар уншия. 3 Усыг дарс болгож байсан Галилийн Канада Есүс дахин ирэв. Хааны нэгэн түшмэл тэнд байсан бөгөөд хүүн Капернаумд өвчтэй байлаа. Есүсийг Юудэгээс Галилд ирснийг түшмэл сонсоод түүнээр очиж "Ирж хүүг минь эдгээгээч" гэж гуйв. Учир нь хүүн үхлийн ирмэг дээр байлаа. Есүс "Та нар тэмдэг гайхамшгүүдийг үзэхгүй л бол юр итгэхгүй" гэж айлдав. Хааны түшмэл түнд "Эзэн минь, хүүхдийг минь үхэхээс минь өмнө очооч" гэлээ. Есүс "Яв, хүү чинь амьд байна" гэхэд тэр хүн Есүсийн айлдсан үгэнд итгээд харихаар яв. Тиймхүү тэрээр буцаж явтал зарснаар нь түүнтэй учирч хүүн амьд байгааг дуулгалаа. Түшмэл хүүгээ сайжирсан цагийг тэднээс асуусанд өчигдөр 7 дугаар цагт түүний халуун буусан гэв. Тэгээд эцэг нь "Хүү чинь амьд байна" гэж Есүсийн альцсан цаг яг мөн болохыг мэдээд тэр өөрөө болон бүх гэр бүл нь итгэжээ. Есүс Юудэгээс Галилд ирээд дахин хийсэн хоёр дахь тэмдэг нь энэ байлаа. Амен. Тэгвэл энэ дээр хэний тухай гарч ийн найзуудаа? Хааны түшмэл, тийм ээ? Хааны түшмэл хүний тухай гарч ийн шүү дээ. Хааны түшмэлийн маш хайртай хүн маш хүнд өвчин туссан тухай гарч ийн, тийм ээ? Тэгээд бүр хүүгээ эдгээлэхийн тулд маш олон эмнэлгээр яваад, тийм ээ?
олон бариачаар очиж үзүүлээд олон ардын эмнэлгээр явсан ч хүүг нь хийн ч эдгэж чадаагүй. Цаг хугацаа өнгөрөх тусам хүүгийнх нь би улам муудчихсан байна. Тэгээд энэ түшмэл Есүсийн тухай сонссон байна. Есүс өвчнүүдийг эдгэж байна. Есүс гайхамшигыг үлдэж байна гэдгийг сонссон байна. Тэгээд Есүс Юудээс Галилд ирсэн тухай сонсоод за би ер нь гяс Есүс дээр очих хэрэгтэй. Цаг алдах юм бол хөмөр хүндрээд үхчихэж магадгүй. Ингээд хааны түшмэл хүн Есүстэй уулзахын тулд 34 км замыг туусан гэж боддоо. За ингээд явсаар агаар арай гэж Есүс дээр ирсэн байдаг. Есүсээ хүүг минь эдгэж өгөөч. Хүүг минь удахгүй өгөх нь. Та гайхамшгуудыг үлддэг. Та өвчтүүдийг эдгээдэг. Таныг тийм ундаг гэж сонссон тул гүйж та надтай цуг манай гэр рүү яваад хүүг минь эдгэж өгөөч. Есүс юу гэж хэлсэн бэ? Та нар дандаа л гайхамшгуудыг хүсдэг шүү дээ. Ямар нэгэн гайхамшиг үлдэхгүй л бол та нар хизээж надад итгэдэггүй. Тэгсэн ч гэсэн Есүсээ хүүг минь эдгэж өгөөч. Хүүг минь удахгүй өгөх гэж байна. Танаас гуйж байна. Ганц хүүгийн минь амийг авраач дээ. Энэ түшмэл Есүсээс үнэхээр их гуйж байсан учраас Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр за яг гоо одоо гэртээ хараа хүү чинь эдгэрсэн. Энэ үгийг сонсоод түшмэл гайхсан боловч Есүс хэлсэн учраас явъя гэж бодоод гэрлүүгээ явсан байна. За ингээд түшмэл буцаад гэрлүүгээ явсан байна. Гэрийнх нь бараа ойртох тосом нөгөө хүч бүр хурдаалгасан байна. Яна хүү минь яаж байгаа болоо? Итгэрсэн болов? Есүс эдгэрсэн гэж хэлсэн чи эдгэрсэн л байж таараа. Яг гэрийнхаа үүдэнд ирсэн чинь гэрийнхаа зарцнаар нь гарч ирээд эзэн минь хордлоорой. Таны хүү эдгэрчлээ. Тэр эрүүл болсон. Тэр зөв зүгээр болсон. Түүний халуун нь буусан. Түшмэл гайхсан. Хэдэн цаг үед эдгэрчв? Ойролцоогоор 7 цаг үед. Есүс яг тэр цаг мөчөд ойролцоогоор оройны 7 цаг үед энэ түшмэдэд яв чиний хүү эдгэрсэн гэж үгээ айлцсан шүү дээ. Яг л Есүсийн тэр айлцсан үгийн дагуу түшмэдийн хүүн эдгэрсэн байгаа. Үнэхээр энэ цагаас хойш түшмэд болон түүний хайртай эхнэр, түүний хүүхэд, түүний гэр бүлийнхэн зарцнаар нь хүртэл энэ цаг мөчөөс эхлээд Есүст итгэсэн байгаа. Тэгвэл найзуудаа энэ түшмэл Есүсийн яв хүү чинь эдгэрсэн гэсэн ганцхан үгэнд итгээд явсан шүү дээ. Хэрвээ магадгүй багш нь байсан бол Есүс манай гэрт очиод хүүгийн минь гар дээр гар тавиад тийм ээ. Есүс миний хүүг очиод эдгэх ёстой. За Есүс эдгэхгүй юм байна гэж багш нь магадгүй итгэхгүй байж магадгүй. Гэтэл энэ түшмэл яасан бэлээ? Есүсийн үгэнд итгээд явсан шүү дээ. Итгэсэн учраас хүүн эдгэрсэн. Тэгвэл өнөөдөр биднэрт ч гэсэн Бурхан нүдэнд харагдаж байгаа юу? Харагдахгүй байгаа тийм ээ. Бидний нүдэнд Бурхан харагдахгүй байгаа ч гэсэн бид нар Бурханыг хайрладаг шүү дээ. Бидний нүдэнд харагдахгүй байгаа ч гэсэн бид нар Бурханы үгэнд дуулууртайгаар амьдрахыг хичээдэг хүмүүс шүү дээ. Тэгвэл Библиэлд юу гэж хэлсэн байдаг вүлээ? Нүдэнд чинь харагдахгүй байгаа ч гэсэн, гац чинь баригдахгүй байгаа ч гэсэн чи Бурханд итгэх юм бол чиний итгэл үнэхээр агуу юм аа гэж Библиэлд хэлсэн байдаг тийм ээ. Тэгвэл өнөөдөр энэ сууж байгаа би болон та бүхэн нүдэнд харагдахгүй байгаа Бурхан эзэндээ бүрэн итгэж байгаа маань агуу итгэл ахна шүү дээ. Тэгвэл энэ агуу итгэлээ гэлгүйгээр эх 7 хоногийн турш Есүсийн үгийн дагуу амьдарсан энэ мундаг түшмэл шиг тийм хүүхдүүд болцгоё. Бүгдээрээ хамтдаа хоёр хөөрхөн гараа авсраад залбирцгаая. Бурхан эзэн минь ээ таньда баярлалаа. Өнөөдөр хааны түшмэлийн түүхээр дамжуулаад Бурханы үгэнд итгэх нь ямар агуу итгэл вэ гэдгийг биднэрт зааж өгсөнд баярлалаа. Бид нар эх 7 хоногийн турш
Үнэхээр Бурхны үгийн дагуу амьдарсан, Бурхны үгэнд итгэж найдсан хүүхдүүд байлгаж өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Бүгдээрээ эх 7 хоногийн турш Бурхны үгэнд итгэсэн, тийм ээ? Бурхны үгийг шигтэн уншсан, Бурхны үгийг хайрлсан хүүхдүүд болцгоё. Бүгдээрээ дараагийн 7 хоногт уулзцгаая. Түр баяртай.